бүх буруу, бүх муу муухайг нэг хүнд дохож, нэг хүн дээр хаяглаж болдгийм байна гэдгийг та бүхэн үзүүлсэн. Энэ үйл явдал өнөөдөр би улс их хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд намайг харлуулж борлуулах гэж та бүгдийн ярьж байсан шударгаас тогтно нийгмийн олон хүлээгдэж байгаа асуудлуудыг шийднэ. Бидэнд гэрэл гэргээтэй ирээдүй бий болно. Улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна. Амьдрал сайжирна. Уулуурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт энэ бүх зүйлүүд иргэд олон түмэн та бүхнээс хүсэх, хүлээх, та бүхний даалгавар болж үлдэж байгаа гэдгийг сайн анхаарах хэрэгтэй шүү. Энэ ярьсан хэлсэн зүйлээ ажил болгож ээж олон түмэнд та бүхний улс төрч гэдэг, залуу улс төрч гэдэг энэ нэр хүнд жинхэнэ ёсороо өсөх ёстой юм шүү. Миний бий болгосон амжилтыг дахин давтаж чадахгүй, дахин давуулж чадахгүй нь ойлгомжтой болохоор амжилт бий болгосон хүнийг харлуулах нь зөв гэж бодсон баха. Над руу хар будаг их цацсан. Энэ бүх гүжирдлэг, гүтгэлэг энэ бүх зүйлийг би даваад гарч чаднаа. Надад эцэг эхээс олгосон хүмүүжил бий. Энэ төр зүтгэснээс сурсан төвчээр хатуужил бас байгаа. Харин эхнэр хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан, шаардах хуудас өгч Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй ийм үйл явдал гаргасанд би харамсаж байгаа. Би ямар хүмсүүттэй энэ танхимд хамт сууж байвдэ гэж бодогдох үеч бас надад байдаг. Би тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ заримдаа уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан ийм цаг үеч бас байсан.